сургууль гэдэг. Би Тархайн бодис сургуулиас оролцож байгаа. Би Тархайн бодис сургуулийн 19 ангид суралцдаг. Одоогоор энэ жилдээ 2 дахь жилдээ энэ Green Chemistry гэдэг уралдаанд оролцож байгаа. Энэ жил ямар сэдвээр зураг авсан бэ? Яагаад энэ сэдвийг тухайн сэдвээ сонгохоор болсон бэ? Би болохоор 2 зураг илгээсэн. Нэг нь болохоор тундасчих уруулаар явуулсан. Тундасчих уруул нь болохоор маш гоё ингээд тундас үүсгдэг. Тэгээд ингээд харагдах үзмжин ч гэсэн ингээд тундасчих уруул их гоё харагддаг болохоор тэрийг сонгож авсан. Химийн шинжилгээ ухааныг юу нь юу гэж боддог вэ? Химийн хичээлдээ юу нэмхүү төсөлтэй хийснээрээ илүү сонирхолтой болж чадсан болов уу? Тийм. Химийн туршилт явагдахад ингээд нэг хүн ингээд химийг ингээд ойлгож эхэлдэг. Хоёрт ингээд хими ингээд гоё байгаа байдлыг ингээд ойлгож ингээд ямар гоё ингээд өргөн далайстай ингээд ямар үзэсгэлэнтэй болдгийг ингээд суралцдаг гэж би бодлоо. Химсрэг бүта 2025 уралдаанд 2 дахь удаага оролцож байгаад баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.